Тэн дээр бол дэмжихгүй байна шүү дээ. Бид ч ямар туршилттай байна. Туршлан дээр нь яг сайд хүн туршилт хий гэж ярих хэсэг байна. Ер нь 177 тэрбум төгрөгөөр таны хувьд өөрөөр ямар ажил хийж болохоор харагдаж байна? Миний бодлоор эсвэл бүтээн байгуулалтад орон сууц барих ч юм уу тийм зорилгоо бага хэмжээгээр жилдээ ядчныг бага орон сууц бариад их юм бол тэгээ 10 шиндраа гэхэд утаан салчгүй л үү. Тийж л бодсон юм да. Эрчим хүчний сайд чойж зүрэн 177 тэрбум төгрөгөөр те Cox нүүрс турших асуудал хүндлээ. Энэ дээр та яг ямар барьсан шүү дээ? Эсрэг саналтай байгаа шүү дээ. Яагаад? Туршлын хэр итгэлтэй юм да? Итгэхгүй шүү дээ. Чинь өчнөө олон сая төгрөгөөр чинь бүгдээрээ улсаараа гадаад өвчээгээд байгаа ч үйлчилжээгээд тэр мөнгөөр нь тийм өөрөөсөө өчнөө нүүрстэй байж дахиж нүүрс гадаас аваад тэгээ янз ч утахгүй асуудал байхгүй. Дотоод бол тэр Cox ч үүдрээ барьсан дээр байхгүй. Тийм 177 тэрбум төгрөгөөр нүүрс туршихаас өөрөөр ямар ажил танд хийвэл болохоор харагдсан. Тэр үйлдвэр дотоод өөртөө барих Cox ч үүдрээ эсвэл тэгэл гэр оролцоог байлгаж болох л шүү дээ. Өөр ямар сонголт байхгүй шүү. Захиргааны станцуудаа шинээр барих 5 дахь станцаа шинээр барих тийм л юм.